Сайн байцгаана уу? Шинэ бичлэгтэй тавтан морилно. Zara-гийн Summer Sale эхлээд байна. Тэгээд энэ удаад би нийтдээ 11 айтем худалдаж авсан түүнийгээ танилцуулъя. Нодлон яг үдээд Zara-гийн зуны хямдралаар би юу авсан бэ болон хямдралын үеэр юуг анхаарах вэ? Буцаалт хэрхэн хийх вэ гэд хоёр төрлийн бичлэг хийж оруулж исэн. Сонирхч ивэл бас түүнийг маань үзээрэй. Доор description хэсэгт линкийг нь оруулчих юм. За авсан зүйлсүүдээ эхлээд ингээд лист олгоод хэлчихье. Нийтдээ 11 айтем авснаас 1 плаж авсан. Тэгээд 2 юпг, 3 топ, 4 гадуур хувцас, 1 бүс гээд ингээд нийтдээ 11 айтем болсон байгаа. Өнгөрсөн зуны хямдралаар болохоор би дандаа зуны нэмгэн плажнууд авсан. Тэгээд тэднэрийг бас жилдээ нэг ганц 2 хон л өмсөж амжих үгүй юутэй байсан болохоор энэ жилийн хувьд плаж бол цөөхөн гэж ерөөсө ганц авсан нь энэ байна. Тэгээд энэ плажны хувьд болохоор би бүр хямдрал эхлэхээс өмнө бүр хавар 3-4 сараас хойш хараад байсан. Тэгээд миний нэг үздэг ютубер их чинь яг харыг өмссөн. Тэгээд аюу гоё юм цэвэрхэн цэмцгэр хийцтэй байсан болохоор сонирхсон. Тэгээд энэ болохоор хар цагаан ягаан гэдэг юм 3 өнгөний сонголттой байснаас надад бол хар плаж маш олон байгаа болохоор энэ ягаан өнгөтэйг сонгосон. Тэгээд тийм гоё эмхтэлэг бүдэг ягаан өнгөтэй тэгэнгүүтээ ингээд юм хөрхөн бөмбөр ханцуутай маш дээр ингэртэй. Тэгэхээр ингээд одоо янз бүрийн хөдөлгөөн хийхэд саадгүй. Тэгээд материалын хувьд болохоор энэ 79% коттон, 21% таар гэсэн. Тэгэхээр давуу болон ийм тааран материалууд холдоод орсон болохоор маш гоё сэрүүхэн байна. Агаар сайн нэвтрүүлнэ, хөл сайн гадагшлуулна гэд давуу талтай. Тэгээд эсхүүрийн хувьд ч гэсэн ингээд зүгээр нэг шулуун хийчихээгүй маш олон гоё ийм эсхүүр хуваалтуудыг оруулж гисэн. Одоо жишээл хөхний ухлаац гэхэд хажуугаараа ингээл юм гурвалжин маягаар оруулсан. Тэгээд карматай, арталтай юм өндөр цахилгаантай, тэгэнгүүтээ бүр юм шилбэний голоор ирсэн урттай. Нилээн урт. За ийм гоё плаж авсан. За эхлээд юпг болон топуудаа нийлүүлээд нэг харуулъя. Тэгээд бас тус урт нь өмсөд үзүүлнэ. Эхнийх нь болохоор зүгээр л нэг юм энгийн мини хар юпг байгаа. Тэгээд энэ харамсалтай хямдралд ороогүй байсан. Гэхдээ авчихсан. Тэгээд сүүлийн үед Zara-гаас гарч байгаа юпгнууд бүгдээрээ дотроо юм шорттай байгаа надад айгу амар санагдаад байгаа. Хөдөлгөөнд илүү тухтай. Тэгээд хажуу талтай юм хитэн цахилгаантай, урд талтай юм өөрөөсөө хөрхөн бүстэй, хойноо бас нэг юм хиймэл карматай. За нөгөө мини юпг өмсчлөө. Ингээд дотоороо шорттой болохоор айгу амар байдаг. Тэгээд 170 см өндөртэй миний хувьд бол M size-ыг нь өмсөхөд нэг иймэрхүү урттай харагдаж нэлээд богинохон. Гэхдээ дотроо шорттой болохоор ямар санаа зовох юмгүй. Тэгээд кармаго хажуу талдаа нэг юм хитэн цахилгаантай, уртлынхаа энэ бүсийг ингээд гүйлгээд өмсчихдээ юм байна. Тэгээд ер нь нэг ийм жижиг энгийн хар мини юпг байж хаад бүх юмн дээр ингээд доогор өмсчүүд айгу амар байдаг. Ялангуяа би хавар намар бол гадуур хувцснууд дээр ийм том гадуур хувцснууд дээр ийм мини юпг өмсөх айгу дуртай болохоор энийг яг байгаа дээр нэгээд авсан. Тэгээд яг хямдралд ороогүй ч гэсэн ер нь дуусч гадсан болохоор ингээд. За хоёр дахь нь нэг юм авсан. За энийг юу вэ гэж гайхаж гин үү гэхээр юпг. Тэгээд энэ болохоор нөгөө ингээд ороогоод өмсчдөг реп скорт гэж ярьдаг баха тийм юпг. Тэгээд энэ нэг амар юм нь болохоор ийм товчоор нь тааруулж өмсдөг болохоор жаахан жин нэмэх юм бол хойшлуулад жаахан турах юм бол урагшлуулад тэгээд ингээд резмераа бас өөртөө тааруулаад өмсөх боломжтой болохоор тэр нэг амар санагдсан. Тэгээд ийм гоё уурт ийм экро гэж ярьдаг лүү дээ. Ийм цагаан зааны ясан юм шиг цагаан өнгөтэй ийм юпг авсан байгаа. Цагаан урт юпг өмсчлөө. Тэгээд юпгээ тод харагдуулахын тулд дээгүүр нь ийм энгийн хар топ өмссөн. Тэгээд юпг маань бол нэлээд дээр ийм судалтай. За хөхнөөс нэг доошо 5 хурал зайтай ирж байна. Тэгээд 170 см өндөртэй 56 кг жинтэй миний хувьд S size-ыг өмсөхөд бол ингээд бэлхүүсээрээ яг гой бариу ийм жимбгэр таарад уртын хувьд болохоор бүр энэ шилбэний доор шагаанаас чүүд дээр ирж байна. Тэгээд материал нь нэг юм хүртэгний юм шиг одоо ингээд ус тогтох юм бол шууд ингээд бүнжгнээд доошоо унчмаар ч юм шиг тийм материалтай. Тэгээд маш гоё юм A-line-тай. Энийг өмсөхтэй болохоор
За нөгөө товчийг энд ингэж товчлонгуудаа зүрүүлээд энэ шар хэсгээр нь ингээд өмсчт юм байна. Тэгээд энэ шар оруулах нь бас хөрхийн энгийн юм шиг хэрнээ хөрх ингээд чимэг болоод point болт юм байна. За холоос харуулвал нэг иймэрхүү урттай ирж байна. Тэгээд би албаар нөгөө хэр гэрэлтэж байгааг нь харуулах гад юм хар бараа өнгөтэй дотор хувцас өмссөн байгаа. Тэгээд бас ингээд гэрэлтгэр гэхдээ мэдээж яриг цагаан одоо юу пүгнүүд дотор бол угаасаа хар дотор хувцас өмсөхгүй нь ойлгомжтой. Биний өнгөтэй хувцас өмснө. Гэхдээ ер нь бол нэг юм баг зэргийн гэрэлтдэг юм байх шүү гэдгийг ингэж харуулж байгаа. За эхний топ маань бас нэг юм цагаан шаргал өнгөтэй. Тэгээд түрүүний юбктэй ер нь нэлээд төстэй загвартай нь болохоор ингээ урталтаа ингээд энэ товчлоод тэгээд энийг нь уяад өмсдөг ийм гоё жоох ажил хэрэгч маягийн ийм цагаан мак авсан. Эхний топоо өмсчлөө. Тэгээд би бол Zara-гийн топнууд ихэвчлэн M сайзыг өмсдөг. Энийг S-ийг өмссөн ч гэсэн нэлээд юм сул чөлөөтэй тарж ин тэгэхээр нэлээд өмсгөл томтой. Тэгээд харах юм бол энэ сугны ухлаацсан нэлээд доор байгааз тэгэхээр бас дотор хувцаа нэлээд анхаарахгүй бол ингээд хажуу талаар бас харагдаад иж магадгүй юм байна. Тэгээд ингээд зүрсэн ингэртэй энийг ингэж зүрж энд нь товчлонгуудаа энд нь уяад өмсчдөг. Тийм гоё унсан материалтай. Яг энэ бол яг цэвэр даавуу юм уу таар биш болохоор салхи бас нэвтрүүлэгтэй нэлээ мууж магадгүй гэхдээ ингээ ханцуугүй ингэр мэнгэр нь юм болохоор бас гайгүй байх гэж бодсон. Тэгээд ингээ загвар нь бол айгүй гоё юм цэмбгэр за энэ ажилтаа өмссөн ч бараг болохоор юм загвартай юм байна. Тэгээ энэ ингээ зөрөөд за ингэж харагдаж байна. Ингэр нь айгүй гоё цэвэрхэн байгаа эз нэг тийм пижак шиг юм шиг ингэж харагдаж байна. За хоёр дахь топ маань болохоор ийм гоё сүлжмэлэн гэх юм уу. Тэгээд ийм гоё салхи нэвтрүүлэхээр ийм материалтай тэгэнгүүтээ ингээд өөрөөсөө хар болон ийм бэж өнгөтэй тэгээд ийм мак байгаа. Энэ бол өстой гоё сэрүүхэн байхаар юм байна. Ийм сүлжмэлэн материалтай тэгээд энэ тэр нь ингээд завсраар нь бол салхи гоё нэвтрэхээр тэгээд ингэр нь болохоор ингээд ийм хар дээр шаргал оруулах нь бас ийм бүр хитрхээ доор биш ингээд ийм дангаар нь өмсгöd боломжийн ийм хөрхийн ингэртэй сугны ухлаац ч гэсэн нэг их доор биш ингээд ийм гоё цэвэрхэн орж ирж байна. Тэгээд уртын хувьд бол нэлээд урт юм байна. Би нэг M size-ыг нь захиалсан. Тэгээд за уртл нь юм байжгаад хойтл нь бүр арай илүү жоох урт баг миний энэ юб шиг ирж байгааз. Тэгээд яг энэс дахиад нэг арзмаар захиалвал ингээд ингэрэн жоохон дээшлэх багтал та. Гэхдээ надад бол яг энэ гоё юм сул чөлөөтэй таарч байгаа нь айгуу гоё санагдчихэв байна. Тэгээ ингээд нэг тийм эвтэйхэн юм ойр зураг харахад ч юм уу ер нь ингээд өмсгöd айгуу би дэвтэйхэн юм гоё чөлөөтэй гоё юм байна. Тэгээ би чи энэ удаад ер нь дандаа хар цагааны хослол захиалсан юм шүү те. Хар цагаан мак, хар цагаан юбг тэгээд энэ маканос юм хар цагааны хослолтой. Тэгээд энэ бол юм гоё юм байна. Нөгөө хоёр нь нэг тийм жоохон фэнси юм шиг байсан бол энэ бол яг ингээд тийм гоё энгийн сул чөлөөтэй юм байна. За гурав дахь топ нь болохоор им хар тэгэнгүүтээ ингээд юм урдуураа юм 3 давхар хэсэгтэй тэгээд хойноо ингээд уйчдаг им хоолойтой ийм нэг мак. За тэгээд бүгдийг би эхнээс нь өмсөд үзүүлээ. Харамсалтай нь миний бас авсан энэ 3 мак бас хямдралд ороогүй байсан. Тэгээд би яг энэ 100 хямдралаар яг 3 топ лавандаа гэж дод энэ 3-ыг бүр аль дээрээс хойш харцсан байсан чи яг тэр 3 хямдралд ороогүй. Тэгтээ яг тэгээд дуусгаас өмнө гээд авцсан. Түзүүрээ орсон юм уу ятай энэ нь болохоор хойноо ингээд нөгөө уйчдаг энийг одоо хаалтер нек гэдэг үлээ дээ. Юм урт уяатай энэ нь бас ингээд 100 гой салхи малхинд ингээд салхилуул гоё харагдахаар. За тэгээд уртлын хэсэг нь ингэр хэсэг нь болохоор эхлээд ийм нэмгэнд хорон байжгаад тэрэн дээрээ 1 2 гэд ингээд давхарлцсан. Тэгэхээр бас заавал нэг дотор хувцас мөц гэрэлтэй тахгүй нэг ингэчүүл гэм гоё жоохон дэгжин харагдахаар юм байна. Энэний сугны ухлаацсан юм нилээн доор би нэг M size-ыг захиалсан. S-ийг захисан ч үгүй болохоор байсан. Гэтэ S нь дууссан байлээ. Тийм нилээн доор сугны ухлаацтай болохоор бас дотор хувцаа бас нилээн сайн анхаарч өмсөхгүй бол
аюултай байна. Тэгээд богинохон загвартай яг хүүсний дээгүр ирж байна. Тэгээ доотлолтой юм ирцэнтэй. Тэгээд энийг ингээд юм хар мини юбгэн дээр өмсчүүл ингээ гоё бас хар плач шиг харагдаж байна. Урт хар юбгэн дээр өмссөн ч гэсэн бас гоё харагдахаар би бас юм хар бирик өмдөн дээр өмсч үзсэн. Тэгэхэд бас ингээ jump suit шиг айгу гоё харагдаж илээ. За юм байна. За нэг юм бүс авсан тэрийг харуулж байна. Энэ болохоор яг 100% арьсан илэг гэх юм уу? Ийм тэгээд энэ урдлахын деталууд нэг хөөрхөн байгааз. Бас энэ арлан нэг юм яг дөрвөлжин чүш нэг юм тарпиц юм шиг харалтай. Тэгээд эн чинь бас размертэй юм бэлээ. 8085 гэсэн. Тэгээд би ийм нэг low waisted доогуур өмднүүд дээр ч гэсэн өмсүүл гэж бодоод эртэйг захиалсан. Тэгээд энэ ийм харагдаж байна. Хөөрхөн дэг ч юм аа. Ингээл low waist өмднүүд дээр өмссөн ч болно. Тэгээ зүгээр high waist-үүд дээр өмссөн ч болно. Тэгээд ийм гоё илхэн нэлээд бараан боронхтой. Сүүлийн хэсэгт гадуур хувцснуудаа харуулчих. Тэгээд энэ удаад би 4 гадуур хувцас авсан. Ер нь Zara-гийн хямдрлын үеэр би сүүлийн үед ингээд 100 нь болохоор хавар намар өвлийн хувцас аваад өвлөн зуны хувцснуудаа авал арай илүү сонголт ихтэй байгаа юм шиг санагдаад байгаа. За эхнийх нь нэг юм бор өнгөтэй, тэгээд ийм шаргал цахилгаантай ийм мини загвартай бомбер байна. Тэгээд ханцундаа ийм ирцэнтэй. Доороос ийм ирцэнтэй. Тэгээд эмдээ бас нэг ийм хөрхөн жижигэн карматай байна. Энэ кармагийн онгойлгочж болох юм байлаа. Одоо нөгөө түр үйлдвэрийн юм ютаа юм бэл. За нэг иймэрхүү харагдаж байна. Энэ яг юм мөр зүр бол байхгүй юм байна. Тэгээд дотор нь гэдэг юм өрөөсөө бас хөрхэн цэвэрхэн дотортой. Тэгээд ханцуун дээрээ нөгөө юм ирцэнтэй болохоор ингээд ер нь бомбрыг чинь ингээд хоошоо дандаа ханцууг шууж өмсдөг болохоор айгүй амарл юм байна. За ингээд ер нь бол миний нэг өдөр тутмын байнгын хувцалт бол нэг иймэрхүү байдаг. Юм топ өмсөд тэгээд гадуур нь бомбер өмсөд доогуур нь мини юбх ч юм уу эсвэл юм зүгээр джинснүүд өмсөөл. Ийм тэгээд Японы өвөлчин ер нь харьцангуй дулаахан тэгээд хавар намар нь айгүй урт болохоор юм бомбер юм уу эсвэл арьсан хөрөмнүүд, цувнууд өмсөх хугацаа нь айгүй урт болохоор ийм гадуур хувцснууд ер нь нэлээд олныг аваад тэгэл ингээд сольж өмсөдөөвэл гоё гэдэг. Тэгээд би бас нэг 2 илүү 3 жилийн өмнөх бас зуны хямдралаар нэг юм хар бомбер авч исэн. Тэрийгээ бол ерөөсөө байнга л өмсөж идэг. Тэгээд материал цэцрэл нь бол ер нь нэлээд гайгүй байт юм аанч. За ингэж харагдаж байна. Тийм бас хөөрхөн мини болохоор ингээд юм богинохын юмнууд дээр айгүй хөөрхөн л юм байна. За үлдсэн 3 хүрэн маань гурлаа савхин хөрөмнүүд байгаа. Тэгээ сүүлийн үед би юм савхин гадуур хувцснуудад айгүй дуртай болоод ер нь багаар цуглуулж эхэлж байгаа. Тэгээд нодлонгийн яг намраас хойш Zara чи юм гоё илхэн хөрөмнүүдийг айгүй олон төрлөөр нь загвараар нь гаргаад яг тэр үед нь би үндсэн үнээр нэг тийм каки өнгөтэй хөрөм авсан. Тэгээ тэрийгэ намарчангаа хаварчангаа өмсөд айгүй гоё байсан болохоор яг энэ илхэн хөрмийг сонгохдоо бол нэг хэрэгэлзээгүй шууд авсан. Тэгэд миний тэр жакетны хувьд болохоор айгүй өмсгөл жижигтэй гэх юм уу эсвэл энгийн ч гэх юм уу би L size-ыг авахд надаа ингээд яг энгийн тарж исэн бол энэ хөрөмний хувьд энэ эмэгтэй L size хэрнээ надад тийм нэлээд том тарж байхгүй сул чөлөөтэй ер нь нэлээд том тарж байгаа. Тэгээ би чинь 1.70 м өндөртэй 56 кг жинтэй гэхээр нэг тийм жижиг хүн биш гэхэд иймэрхүү байна. Тэгэхээр бүр жижиг биетэй охтуудад маань бол одоо XS-ийг авч ижил болохоор юм шиг санагдаж байна. Тэгээд надад бас хар өнгөтэй хөрөмнүүд нэлээд их байгаа болохоор би энийг navy өнгөтэйг сонгосон. Энэ navy болон юм хар сарл асфальт ингээд хоёр өнгөтэй байсан. Тэгээд ер нь нодлон шилтгүүр нь ингээл өнгөрсөн жилийн турш YSL-ийн жакетнууд зараад ирчихжээ гэл айгу вайрал болоод TikTok, Instagram одоо Pinterest гэл юу гэдэг бүгдэн дээр нь айгу вайрал болоодсэн. Тэгээд тэдний нэг загвар нь байна. Энэний хувьд болохоор ийм том карматай урталтай, хажуу талтай ордог бас ийм карматай. Тэгээ ийм сильвер өнгөтэй захилгаантай. Тэгэнгүүтээ ханцуун дээрээ коноптой. Гэхдээ тэрийгээ ингээд ийм хитэн хийц юм харагдахгүй. Тэгээд энэ ханцууг нь гоё ингээд
эргүүлээд дотор нь бас ингээд өнгө тагуу юм гоё хөх дотортой юм байна. Ингээд эргүүлээд өмсчин. Тэгээ зах нь бас юм гоё босоо захтай. Тэгэл яг хавар намар бол ингээл юм миний өпхнүүд дээр яг ингээл өмсөө явчихдаг. Тэгээ доогор нь яг хуу бүтс өмсчин. Нэр энэ илэгний хувьд Zara-гийн ер нь 100% арьсан хөрөмнүүд нь болохоор им илхэн хөрөмнүүд нь ихэвчлэн гахаан арьсаар хийгддэг юм байна. Яг нөгөө одоо савхиараа байгаа хөрөмнүүд нь ихэвчлэн хоньны арьс байгаа юм байна. Тэгээ яг хоньны арьс бол мэдээж илүү гоё торгомсог ийм байдаг ч гэсэн арчилгаа жоохон хэцүү байдаг шүү дээ. Ингээл скрэч гарчгаад гахаан арьс болохоор арчилгаа нь илүү амар. Яг өдөр тутмын хэрэглээнд илүү амар байдаг юм байна л да. Яг алиг нь сайн, алиг нь муу гэж нэг хэлэх юм бол аргагүй. Яг мэдээжийн хэрэг хоньны арьс бол илүү гоё торгомсог харагдана л гэдээ ойлгож. Тэгээд энэ гахаан арьсын илэг болохоор ингээд нөгөө нэг одоо энэ арьсны нүхс үг гэдэг чинь тэд нар нь бас ингээд жоохон харагддсан байна. Яг миний нөгөө өмнө авч ирсэн тэр каки дээр ч гэсэн бас ингээд харагдчихсэн. Гэтэ тэр нь бол тийм муухай гэсэн үг ш. Надад бол тэр нь илүү юм гоё санагдаад байгаа. Тэгээ маш гоё зөөлхөн. Ийм ч гэдэг. За дараагийнх нь болохоор ийм 100% цавхин хөрөн байгаа. Тэгээ түрүүнийхээс ялгаатай нь болохоор элэг биш яг ийм өөрийнхөө арьсаараа тэгээд бас хилсэнчлэн ийм арьсан хөрөмнүүд нь бол ихэвчлэн дандаа хоньны арьс үйт юм бэлээ. Энэ болохоор хоньны арьсан. Тэгээд би энийг эрэгтэй секшнээс нь авсан. Эрэгтэй секшны S size нь тэгээд бас нэлээд том таарж байгаа мэдээж хэрэг. Тэгэнгүүтээ бас загварын хувьд нэлээд өөр байгаа. Яг нэг ийм biker jacket маягийн ийм зүрсэн ингэртэй. Тэгээд борч юм шиг эсвэл нэг тийм улаан хүрэн юм шиг завсрын өнгөтэй. Тийм нэлийн oversize-д ханцуу нь бол надад чүт урт байгаа. Гэхдээ яг нэг эргүүлээд ч юм уу ингээд эсвэл уртаар нь өмссөн ч айгуу гоё загварлаг харагдахаар. Иймэрхүү. Тэгээд хойноо болохоор юм эрзэнтэй оруулахтай. Тэгээд яг нэг зарим сахин өрөмнүүд энэ юм эрзэнээ оруулахудаа ингээд яг эрзэнээр нь хийцэн байдэн штэ. Тэ сахиараа бүрхгүй. Тэгэхээр нэг айгуу тийм жоохон хямдхан ч гэх юм уу жоохон онцгой харагдаад байдаг. Zara-гийн энэ савхинуудын хувьд болохоор дандаа ингээ гоё савхиараа бүрээд хийцэн болохоор гоё цэвэрхэн. Тэгээд хажуу талаас ордог карматай. Энэ бас дотроо юм гоё карматай байлаа. Тэний ийм хүрэм авсан. Бас айгуу гоё тэгж харагдахаар байгаа. Түрүүнийхээс бол бас нэлээд өөр загвартай. За хамгийн сүүлийн айтем маань бас юм нэг савхин хүрэн байгаа. За тэгээд дуугийн сонсгоё. Түрүүний хоёроос бас арай ундаа харагдаж байгаа. Энэ болохоор хиймэл арьсан хүрэн байгаа. Тэгээд бас нэлээд хямдарсан байсан. 8000 yen болсон байлоо да. Тэгээд сонирхоо захиалж үзсэн хүмүүсээс Zara-гийн юм хиймэл арьсан хүрэмнүүдийг нэлээд хөмсөд бас вайрал болоодсэн болохоор ингээд сонирхох журмаас захиалж үзсэн бас яг тэр үндэ бол муугүй хөрхөн л юм байна. Гэхдээ миний хувьд бол одоо нэгэнт хямдрал таарж байгаа юм чи юм хиймэл арьсан хүрэм гэхээсээ илүү яг 2 дахин ч юм уу үн төлөөд яг цэвэр арьсан хүрэмнүүдийг авахыг илүүд үзэж байна. Тэгээд энэ удаагийн худалдаа авалтууд дундаас бол миний цор ганц буцаах бодол төрж байгаа юм бол энэ вэ? Энийг бол би буцаах бах. Гэтэ яг загвар нь бол ингээ хөөрхөн л юм. Түрүүний миний navy-тай бас нэлээд төстэй юм дэшээ босоо захтай. Тэгээд ийм уудан карматай цэвэрхэн хөөрхөн загвартай. Артлын хаана вэ? Энэ артлын эрзэн бас ингээд өөрөөр нь бүрээд ойцсон юм хөөрхөн цэвэрхэн л хийцтэй байна. За өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлөх гэж байна. Тэгээд энэ удаагийн зуны хямдралын худалдаа авалт маань бол нэлээд амжилттай боллоо гэж бодож байна. Яагаад тэгэхээр 11 айтем авснаас буцаамаар санагдаж байгаа юм ерөөсөө нэг л байсан. Тэр нь түрүүний хиймэл арьсан хүрэм. Тэгээ бусд нь бол яг л миний төсөөлж исэн шиг айгүй гоё өмсгөлтэй. Тэгээд загварын хувьд ч тэр за өнгө расмерийн хувьд бүгд яг гоё таарсан гэж бодож байна. Тэгээд ер нь Zara-гийн хувцснууд бас сүүлийн үед нөгөө fast fashion гэж жоохон муу нэртэй байдаг ч гэсэн айгүй гоё юм чанартай, гоё хийцлэлтэй, загвартай материалын хувьд ч гэсэн чанартай болж эхэлж байгаа. Тэгээд бас өвөл зуны хямдралыг нь тохиолдуулаад өөртөө таалагдсан юмнуудаа бас арай илүү хямд үнээр худалдаад авал их ухаалаг сонголт болдог гэж би боддог. Zara-гаас одоо яаж худалдаа Zara-гийн хямдралыг хэрхэн ашиглах вэ, буцаалт хэрхэн хийх вэ гэд мэдээллийг би бас нөтлийн хийгээд оруулчихсан байгаа. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс тэр бичлэгийг үзээрэй. Би доор description box хэсэгт оруулчихна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.